Монгол Эсийн засгийн газар болон Orano Mining компани хооронд сая Франц улсад хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах ажлын хэсгийн хэлэлцээний протоколд гарын үсэг зурсан гэж мэдэгдсэн. Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахаас өмнө тохиролцох хэд хэдэн асуудал байгаа нь бол тодорхой байгаа. Яг хөрөнгө оруулалтын гэрээг цаг хугацааны хувьд хизээ байгуулах боломжтой гэж танд харагдаж байна. Тий, сая бид нар Парист Монгол Улсын ерөнхийлөгчийн Франц улс хийсэн төрийн айлчлалын үеэр протоколд энэ бол ерөнхийдөө бас чухал асуудал. Яг санхүүгийнхаа ерөнхий зарчмуудыг тохиролцсон протоколд гарын үсэг зурсан. Энэний дараа бол бид нар 12 сард ондоо багтаагаад ажлын хэсгээ одоо байгуулагдсан байгаа. Ондоо багтаагаад бид нар аль болохоор богино хугацаанд ондоо багтаагаад зургийг гэсэн тийм төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Мэдээж төслийн хувь эзэмшил санхүүжилтийн асуудлууд яригдж байгаа. Энэ дээр санхүүжилтийн асуудлыг нь бол сая шийдчихэж байгаа юм байна гэж харагдаж байна. Монгол улс өндөр хувь эзэмшил санхүүжилтийг хийх мэдээж хэрэгтэй болно. Нөгөө талаас амнат өндөр тогтоох ч юм уу татваруудаар Монгол улсын энэ төслөөс хүртэх ашиг шимийг тодорхойлж болох тийм хувилбарууд бол яригдж байгаа гэж Ганбаатар сайд бас ярьжсэн л та. Хилцээ ер нь айлчигт явж байгаа бол ямар боломжтой хувилбарууд яригдж байгаа. Сая нөгөө айлчлалын үед бид нар протокол гарын үсэг зурсан дээр бол айлчлалын дараа протокол гарын үсэг зурсны дараа засгийн газар хэрэглэх газрын дарга манай ажлын хэсгийн ахлагч нь байгаа Амар хэлцэн сайд. Амар хэлцэн сайд сая хэвлэлийн хурлыгээд энэ тухай тодорхой хэвлэлийнхэнд ярьсан баг тий. Ер нь бол бид нар энэ 34%-аас бид нар татгалзаад аль болохоор татварыг ногдол ашгаа бид нар хамгийн өндөр авахар бид нар зарчмыг тохиролцсон. За ер нь бид нар одоо юу гэдгийг 5% нөөц зэвсгийн төлбөрийн амнатаа 5% болгоё. Тэн дээр нэмээд энэ ураанчийн стратеги орд байхгүй. Стратеги орд учраас дахиад 5% нэмээ. Ингээд 10% болж байгаа. Дээрээс нь бид нар энэ өсөн нэмэгдэх амнат буюу энэ урааны үний ханшаас шалтгаалаад бид нар хувийн нэмэгдүүлээгээд тэр нь 11-ээс босгох нь эхлээд 19 хүртэл. Ингээд 29 болж байгаас энэ 11-ээс 19 хүртэл хамгийн өндөр амнат дэлхийд дээр урааны салбарт байхгүй өндөр амнат байхгүй. Ингээд явъя. Хоёрдугаар 10% одоо хувьцааг бид нар эзэмший гэдэг ийм ерөнхийдөө одоо бид айлхаар татвар энэ өсний амнат буюу одоо байгаль нөөц засгийн татвараа аль болохоор өндөр нэмэгдүүлээд бид энэ төслийг Монгол улсад өр өгөөж нь Монгол улсын ард түмэнд хүртгэхээр болгоё гэдэг юмыг тохиролцсон. Энэ өөрөө бас хамгийн сайн хувилбар нь. Ингээд үсэх юм бол бид нар зөвхөн олонтоо хэрэггүйгээр би яг хэлэхэд бид нар нийт одоо энэ 34 жилийн төсөл шүү дээ. 34 жилийн хугацаанд бид нар 3.6 тэрбум долларын ашиг цэвэр одоо Монголд одоо ирнэ. Жилд бол 105 сая доллар орж ирээд ахаар одоо татвар энэ бусад салбаруудаас бусад одоо энэ юудаас ногдол ашиг гэжээс. Энэ бол ингээд явах. Энэ мэдээж одоо оюутлага ч юм уу тавталгаатай харьцуулах жижиг төсөл. Урааныхаа салбартаа нь бол том төсөл дэлхийд хэрэг бидний зөөж бод улаан үед орногд байгаа энэ Француудын одоо олборлогч байгаа энэ төслийг яг одоо төслийн хугацаанд хэрэглэх юм бол энэ бол дэлхийд урааны салбарт эхний 10-т орох. За яг 6-7-д бичигдэх ийм уурхай болох юм. Өөрөөр урааны салбартаа том төсөл байна. Мэдээж одоо орон нутг гэж байгаа. Орон нутг дээр бол одоо юу гэдгийг жилд сая доллар сая хүртэл одоо сая доошгүй долларын хөрөнгө оруулалт юм. Өөрөөр хэлбэл одоо 34 жил 34 сая доллар зөвхөн орон нутг одоо Улаанбаатар суманд орон нутгийн ард иргэд хүртэгнэ шүү дээ. Энэ бол нийгмийн салбар компани хариуцлага байна. Ажлын байрагт одоо 96% нь нутгийн иргэд байна. Одоо Монгол улсууд байна. Тэр тусмаа нутгийн иргэд байна. Гэх мэтлэн ийм одоо зүйлүүд байгаа юм. Хүмүүс бас оюутлогоотой ч юм харьцуулж ярьж байна л да. Мэдээж оюутлогоогоос бол харьцангуй бага хэмжээний төсөлчтэй. Төсөл цаашид өргөжих боломжийн хувьд хэр зэрэг байгаа гэж харж байна. Аль бүс нутгуудад шинэ орд нээж өргөжих ч юм уу хөрөнгө оруулалтын хэмжээг нэмэгдүүлэх боломжтой. Боломжтой. Энэ бол зөвхөн зөөвчлөө дулаан оргид хоёрхан орд дээр бид нар хөрөнгө оруулалтын гэрээний асуудал ярьж байгаа шүү дээ. Ахаа Францууд одоо жишээл ахаад өөр орд дээр бид нар ашигт хэлцээ заавь гэсэн өргөдлөө гаргацсан байгаа. Ингээд төсөл явж байгаа хугацаанд ахаад өөр ордуудыг ингээд өөр нээцэн ордууд дээр ахаад одоо хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ийм асуудал эхэлнэ. Энэ бол зөвхөн 34 жилийн одоо 34 жил төсөл явна тийм ээ одоо зөвхөн хоёр орд дээр. Дээрээс нь байгаль орчны нөхөн сэргэлт гээд 10 жил ихэр чинь 44 жил. Ахаад өөр ордууд яг бол ингээд 70 80 магадгүй 100 жил үргэлжлэх энэ төслийн юм ярьж байгаа. Хамгийн гол бид энэ төслийнхээ анх хийж байгаа юм дээр бид нар маш хоёр тал зөв тэ илэн далангүй нээлттэй бид нар хоёр талдаа ашигтай. Мэдээж зөвхөн Монголын эрх ашиг гэж болохгүй шүү дээ. Нөгөө талаас ашигтай байх хэрэгтэй шүү дээ. Бид нар ингээд зөвхөн нэг талаа хараад идэг. Хоёр талдаа одоо хоёулаа одоо сэтгэл ханамжтай ийм гэж явах юм бол цаашаа бид нар итгэлжил бий болно. Цаашд өөр ордуудыг нээх тийм боломжууд байгаа. Энийг бол зөвхөн Франц гэхгүй өөр одоо өндөр хөгжөлтэй орнууд энэ манай урааны ордууд дээр явах нэг юм байгаа. Энэ Франц бол урааны салбартаа дэлхийд тэргүүлдэг
олборлолт технологи дэлхийн өнөөдөр яг уран салбар дээр бос хөрөнгө оруулагч Францыг харж байгаа. Францтай бид нар ямар гэрээ байгуулах нь энгүүл дараад орж ирэх өөр төслүүд байгаа. Олборлсон ураны хувьд худалдаа авахч гол зах зээлийг юу гэж харж байна? Логистикийн хувьд харах юм бол хоёр хөрш маань илүү боломж төлбөрүүдийг харагдаж байна л да. Ер нь Франц улсын жишээн дээр хахад Франц улс өөрөө 85% эрчим хүчин. Энэ чинь нөгөө эрчим хүчний их өсөр шүү дээ. Одоо манайхаас байгаа шаан нутаг бол явж байгаа энийг баяжуулж ээж цэвэр одоо цаана жинхэнэ одоо эдийн засгийн өргөж өгнө шүү дээ. Тэгэхээр Франц улс бол 85% нь атом эрчим хүч. Хоёрдугаар энийг Франц улс аваад өөртөө хэрэглэнэ. Өөртөө хэрэгс гадна Франц улс өөрөө Европтой атом эрчим хүчийг нийлүүлдэг гол орн. Бусад орнуудтай энийг арилж байна гэсэн тийм дүр зураг байгаа. Аха. Иргэдийн хувьд бол буруу ойлголтоос гэдэг юм уу мэдээлэл дутуугаас болоод хоёр асуудал дээр ерөнхий эсэргүүцсэн байр суурь тодорхой хэмжээнд гарах болоо гэж бодож байна л да. Нэгдүгээрт гэвэл ураны байгальд үзүүлэх хор нөлөө гэдэг ойлголт. Нөгөө талаасаа стратегийн нөөцүүдийг гадаадын хөрөнгө оруулагчтай хамтрах юм бол Монголын тал бага хувь эзэмшиж байгаа нь төслөө алдаж байгаа юм шиг харагддаг тийм асуудал байгаа. Мэдээлэл хүргэх тал дээр яаж Францын талтай хамтран ажиллаж байгаа вэ? Ер нь Moatom компани сүүлийн за 3-4 жилээр энэ мэдээлэл сурчлагаанд бол анхаарч ихсэж бид нар кино гаргасан. Ер нь олон нийтээр бид нар одоо чиглэсэн энэ чиглэлийн бид нар бас идэвхтэй ажил хийсэн. Сүүлийн асуулт дээр бол сая би хариулчлаа. Энэ бол өөр өгөөж нь 50 дээр нөхний буюу Монгол ус Монголын ард түмэн өөр өгөөж нь авахаар ийм төсөл байгаа. Өөрөөр төсөл эхлээл бид нар шууд өргөөж аавна. Өөрөөр бид нар ингээд гарын үсэх зураал хөрөнгө оруулалтын гэрээ авах зурсан дараа маргаас аслыг бид нар шууд өргөөж авах. Тийм төсөл байгаа. За нэгдүгээр асуудал дээр хэм бол яг энэ хүмүүс энэ талаар энэ өөрөө шин сэдв байхгүй юу? Монгол улсын хувьд бид нар анх удаа түүхэндээ гадны улстай хамтарч бид нар уран олборлох гэж байгаа. Хуучин бол яг зөвлөлт боловсон үед мардаад гээд одоо Дорнот аймагт олборлож исэн. Тэр бол зөвхөн зөвлөлт боловсон өөртөө мэдчихсэн. Бидний өнөхөр мэдлэг ба бид нар энийг оролцож байгаагүй. Тэгэхээр бид нар нөгөө мэдэхгүй салбар учраас хүн нөгөө хардталт үүсдэг. Хардталт үүсгэхээр хүн эргэлзээ буруу мэдээлэл, буруу төрөлтөл үүсдэг. Би одоо за уран хортой оргүй гэдээ би одоо яриад хоёлоо ганцхан шиг. Одоо би танд яриад сууж штэ. Би ковидтэй байсан бол одоо та одоо биений эсрэгүүл сайтай бол тусахгүй, биений эсрэгүүл муутай та ковид тусан те. Энэ бол вирус учраас. Одоо л ингээд усыг ууж штэ. Энд яг адилхан тунтай хоёлаа хортой бодис хийж бол хоёлоо хорт нүцтэй. Тэгээс одоо таныг модоор юм уу төмрөөр хийсэн биш. Тэгэхээр уран үнэхээр хортой юм бол мал нь 30-уулаа 40-үүлээ бүгд хүнтэйгээ юутайгаа одоо хордох хэрэгтэй байхгүй. Тэгэхгүй ганц тугал юм уу, ганц ишиг ягаад бос их мал нь ч юм уу хүнэн зүгээр байгаад байдаг. Тэгэхээр энэ л өөрөө буруу мэдээлэл малын өвчин. Ер нь Монголд нэг 16 нийтлэг нэг 15-аас 16 төрлийн малын өвчин байгаа. Тэр өвчин. Би хоёр нэг зүйл хэлээ. Та бүхэн Bloomberg-ийг үзэж учраас статистикийн мэдээ нээлттэй байдаг тийм ээ. Статистикийн мэдээгээр тулгуурлаад Монгол улсын хөгжлийн эдийн засгийн гол одоо төсөв сая төсөв батлаа шүү дээ. Статистикийн мэдээнд тулгуурлаж байгаа шүү дээ. Хэдэн хүн төрхийн одоо энэ жил эх жил хэдэн хүн сургуульд орохын, хувьсах зардал ямар ахын, хоолны мөнгө ямар ахын. Статистикийн мэдээ тэгэхээр хязгаарч худлаа харахгүй. Хуамын статистикийн мэдээгээр одоо сүүлийн 3 жилийн мэдээгээр Дорногов аймагт малын өвчлөл бусад аймагаас дунджаас доогор байгаа. Өөрөөр одоо манай яриад байгаа иргэний хөдөлгөөн яриад байгаа мал өгч байгаа гэдэг байхгүй. Дунджаас доогор. Хамгийн их тэр одоо яриад байгаа хоёр талгаатай ч юм уу мал өгч байгаа нь болвол Төв аймаг, Үүр ханган аймаг, Баруун аймагуд байгаа. Тэр нь уул уурхайтай холбоотой биш. Ерөөсөө малын өвчлийн гаж одоо ургийн гажилт байгаа. Тэгэхээр энийг нэгдүгээр ойлгох хэрэгтэй. Хоёрдугаарт ойлгох хэрэгтэй бол би түрүү хэллээ. Энэ бол хэрэг үнэхээр одоо гэдгийг одоо хүмүүс яриад байдаг ингээд хүмүүс нь бүгдээрээ хавтартай болсон. Ингүүл энэ статистикийн мэдээгээ гаргаад үзэх хэрэгтэй. Статистикийн мэдээ бүгд үнэн гарч байгаа байхгүй юу? Бүгд нээлттэй. Олборлолт явагдаад тодорхой хугацааны дараа эцэстээ жижиг хэмжээний модулар атом цэглэгээ станц байгуулах боломж байгаа талаар Францын талаас бас бизнесийнхэн манай телевизэд ярилцлага өгж байхдаа олон удаа дурдчихсан л да. Энэ талаар Монголын талаас ямар байр суурьтай байгаа вэ? Одоо бид нар энэ талаар бол байр суурь гаргаагүй. Ер нь бид нар атомын цэглэгээ станц гэдэг юм бол яригдж байгаа шинэ сэдв учраас яг эрдэмтдийн хувьд, цөмийн физикчдийн хувьд ярьдаг асуудал бий. Яг засгийн газар дээр бид нар нэгдсэн одоо төрийн компанид дээр нэгдсэн яригдсан байхгүй. Судалгаа явуулдаг. Хуучин социализмын үед олон судалгаанууд хийж исэн, энэ талаар мэрэгжилтэн бэлдэж исэн. Явандаа энэ төслингээ явахд бол тэрийг өгөөсгүй. Ягаад гэвэл ерөөс эрчим хүчний л одоо эрчим хүч голж юу шүү дээ. Бид нар яаж эрчим хүчтэй найдвартай залах вэ гэдэг л асуудал шүү дээ. Энийг бол гол одоо ураны бол эрчим хүчний өгөөс. Тэгэхээр явандаа ийм асуудал гарах бол нээлттэй байгаа. Ямар ч орнуудтай.